шалгалтын ангид байгаа хүүхдүүдэд зөвхөн зарлана. Буюу одоо бид нар гаднаас ямар нэгэн хүн давхар оруулахгүй сервер дээр ачаал үүсэхгүй байх тал дээр бас анхаарал тавьж байна. За жишээ болгоод би өөр нэг туршилтын оюутнаар сурагчаар ороод үзүүлье. За ингээд нэвтрээд орлоо. За оронгууд тухайн хүүхдийн өгөх шалгалтууд харагдана. За гэхдээ энэ хүүхд бол жишээ нь хамгийн сүүлийн өдөр 3 дахь шалгалтыг өгч магадгүй гэдэг юм лист харагдаж байна. Ер нь бол дөнгөж орж байгаа хүүхдүүд бол дандаа ганцхан шалгалтууд бол харагдаад явна. Өөрөөхөн өгсөн шалгалтаа л нэмэгдээд харагдаад явах юм байна шүү. За ингээд шалгалтыг эхлэх гэдэг товчоод орлоо. За дарангууд 40 минутын цаг маань доош гүйгээд эхэлнэ. За тэгээд сурагчийн яваг нэр, за шалгалтын асуулт даалгаврууд харагдана. Доошогоо скроллдоод даалгавартаа танилцсан. За зарим тохиолдолд ийм групп буюу пассив төрлийн асуултууд бас байж болно. Нэг хуудсан дээр олон даалгаврууд ажиллаж магадгүй ийм кейсүүд бас ирж магадгүй. За энэ бол ингээд нэг их өгөөд тухайн ихтер холбоотой бас хэд хэдэн даалгавар асууж байгаа ийм даалгавар өгөгдсөн юм шиг байна. Жишээ болгоод за дараагийн асуулт. За ингээд хүүхдүүд маань асуултаа хүссэн үед ингээд хариулж болно. За ингээд хариултыг сонгох болгонд серверлөө хариулт илгээгдэж байгаа. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр шалгалтын явцад тухайн хүүхдийн төхөөрөмжийн цэник дуусдаг, компьютер нь гацдаг, унтардаг асуудал гараад дараагийн компьютер дээр хүүхэд суугаад за нэвтрээд ороход хүүхэд яг аль хэсгээр явж исэн түүнээсээ үргэлжлүүлээд ажиллах ийм боломжоор хангаж байгаа гэсэн үг. За тэгэхээр төхөөрөмж солих сүлжээ тасалдахад та бүхэн маань буцаад хаан дулсан тэрнээсээ үргэлжлээд явж болох нэ гэдгийг бол ойлгож болох нь байна. За бүх гэдэг асуултаа дараад аль аль асуултуудыг харсан миний юу дутуу байна гэдгийг хүүхд маань бас хараад явах юм боломжтой байна. За ингээд хийгээ явж идэх юу яах вэ гэхээр дундуур нь өөр сайт руу орж болно. Ямар нэгэн систем рүү орох, ямар нэгэн ажиллабарыг бас хүүхдүүд хийх гээд орох юм бол бас анхааруулга өгөх ийм хэсгүүд бас гарч ирэх юм байна шүү. Дэлгэцэн зүгээр байгаад байсан тийм. За ингээд туусах гээд очиод орнгууд энэ гарын хэсэг зурх гээд хэсэг байж байгаа. За энэ дээр хүүхэд маань өөрийнхөө энэ би хийсэн оноогоо баталгаажуулж байна гэдэг ямар нэгэн байдлаар хувийн мэдээлэл оруулна. За ингээд тэдэн сарын тэдний өдрийн энэ цагийн минутанд би өөрөө ингэж харьцсан шүү гэдгээ хүүхэд бас гадны ёсоор баталгаажуулж байна гэсэн үг. За ингээд дуусах гээд товчийг дараа нь итгэлтэй байна уу гэдээ асууна. За цагтаар тийм гэж давлаа. Илгээх товчийг давлаа. За илгээх товчоо дарангууд тухайн хүүхэд маань тэдээс тэдэн оноо авлаа гэд өөрийнхөө оноогоо харлаа. Товчийг дарангууд автоматар логоут болоод Дэлгэцэн өгөөч. бэлэн болно гэсэн үг. За дэлгэцэн өгөөч. Дэлгэцэн өгөөч. Ямар хачин юм бэ?